чухал тогтоол. За бид хэд энд одоо тарагдсан материалууд дотроос нэг хэдэн тоо байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд 1.9 их найд. Энэ ер нь ямар хэмжээний мөнгө юм бэ? Ойролцоогоор 4 тэрбум төгрөгөөр нэг одоо цэцэрлэг ч юм уу сургууль, соёлын төв гэдэг ингээд тооцоолж үзэхэд 500 барилга объект барьчих хэмжээний мөнгө. Тэгэхээр эдгээр чи ингээд нөгөө өмнө төсөвлөгдөөд улсын төсөвдөр суудсан юмнууд дээр нэмээд одоо төсөвлөгдөөд тодтоглоор ингээ ороод юм уу явчихаар энэ их мөнгө ингээд шин юм руу биш хуучин юм дээр нэмэгдээд алга болчиход байгаа. Улаанбаатарын одоо машины төгжрөл шиг л ингээд араасаа энэ одоо солигдох, шинээр бариулах энэ байшингуудын очир дараалал ийм төгжрөл үүсчээд байна л. Сая ингээд төдөө орон нутгаар тойргоор явхад сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, тамгын газар бараг л сум болгонд л ихэнх нь л 50-аас 60, 40-оос дээш жилийн насжилттай ингээд соёлын их засвар хий гэдэг энэ асуудлууд ярьж байгаа. Үнэхээр магадлангаар ороод дотор нь үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон газрууч маш их байна. Тэгээ ингээд энэ хэдийг шийдэхээр яг энэ нөгөө гацаанууд чинь тээг болцоход хамаг хөрөнгө оруулалтын мөнгө нь ингээд 3 жилд 1.9 их найдаараа ингээд өмнө төсвөлөгдсөн мөнгө рүү ороод ингээд алга болчиход байна л. Тэгэхээр энэ асуудлыг гацааг нь гаргаж яаралтай шийдэж зөв голдролд нь оруулах асуудал учраас энэ их хурлын тогтоолыг дэмжиж байгаа маа. За нэг хэдэн тодорхой асуулт асууя. Сэлэн аймгийн Шаамар сумын Дулаан хаан тосгон буюу 3 дугаар баг дээр 420 сая төгрөгөөр баригдаад гүйцээгүй 0 байна гэвэл та нар итгэх үү? За 0 ч яг анхны одоо зориулт нь бол халуун ус гэж зориултаар баригдаж хагаад гүйцэлгүй зогсоод тэгээ одоо тэнд ерөөсөө л бааж шидэг 0 болоод хувирцсан. Энэ асуудал дээр барилгын яамнаас хүн байвал нэг энэ 420 сая асуудлыг нэг хэлээд өгч. За зам тээврийн яамнаас энэ Төв аймгийн Мөнгөн морьтын замын асуудал одоо бараг 7-8 жил рүүгээ орлоо. Төсөв мөнгөө бүгдийг авцсан. Зам тавигддаггүй. Энэ нөгөө нэг жишээнүүд нөхгүй. Яг энэ шиг жишээ бол зөндөө байна. За тэр сангийн яамнаас энэ Ахмадын өргөөг ер нь хамгийн сүүлд хаана барьсан бэ? Төсөв дээр тавигдсан уу? Энэ дээр нэг нэмэлт нэг хариулт өгөөч. Ийм 3 тодорхой асуудлууд дээр хариулт авъя. За. Хэн эхэлж хариулах вэ? За сангийн яам эхэлж хариулъя. Дараад нь зам тээврийн яам, барилгын яам. Туан гишүүн асуултанд хариулъя сангийн хамтлагч жаргал. Тэгэхээр Ахмадын хөгжлийн төвийн хувьд бол сүүлийн 2 жил шинээр тусгагдаагүй байгаа. Яагаад тэгэхээр ер нь сүүлийн 2 жил бол илүү хөрөнгө оруулалтыг тоогоос илүү чанарт анхааруулсан. Тэгэхээр 25-26 онд батлагдж байгаа хөрөнгө оруулалтын төслийн тоо бол өмнөх онуудыг харьцуулахад 2 дахин буурсан байгаа. 23 оноос өмнөх онууд бол дандаа 1000-аас дээш төслүүд батлагддаг байсан. Энэ тохиолдолд бол яг төсвийн жилийн хугацаа, барилгын удирдалт бол төслүүд минь амжиж бас хэрэгжиж амждаггүй. Тийм учраас 2 дахин бууруулад илүү цөөн тооны төслүүдийг богино хугацаанд хэрэгжүүлэх бодлого барьж байгаа. Тэгээ Ахмадын хөгжлийн төвийн хувьд бол жишээлбэл 26 оны төсвийн төслийн саналыг аваад бид нар иргэдийн саналыг авч үзэхэд шаардлагагүй хөрөнгө оруулалтуудад иргэд бол саналаа өгсөн. Соёлын төвийн барилга, конторын барилгууд, Ахмадын хөгжлийн төв, тэгээ иргэдийн санал дээр үндэслээд 26 онд бол анх удаа яг ийм хөрөнгө оруулалтуудыг тусгагдаагүй өргөн барьсан байгаа. За барилга хатгалтын яам хариулъя. Хариултаа бэлдэжээ л дээ. Одоо болтгээд хэн хариулахаа мэдэхгүй суугаад байт юм уу? Дөрөвдүгээр юм ба. За. Барилга хатгалтын уушлаад дарах нөгөө хөрөнгө оруулалтаас сангийн сая хариулчлаа. За энийг тухайлшинтай дараа нь тодруулаад бичгээр хариу өгөө. Энэ нь гүйцэтгэлийн явцдын асуудал. За бичгээр хариулт өгнө шүү. За ойлголоо. За зам тээврийн яам тэр Мөнгөн морьтын зам. Олон жил болчлоо. Юу болсон бэ? Мөнгө авцсан гэж байна.
Барилга утаагуулалтын бичгээр тэр Сэлэнгийн Шаамар сумын асуудлыг хариулна шүү. Таван гишүүний асуултанд хариулъя. Зам тээврийн яам сугармаа. За Багнуур Мөнгөмөр чиглэлийн хатуугчлалтай авцам 60 км анх 2019 онд гэрээ байгуулж хэрэгжиж эхэлсэн. Анхны төсөв төртөг 48 тэрбум. За магадлал хийгдээд 52 тэрбум болсон байна. За хэрэгжиж эхэлснээс хойш бол 28 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна. За ударширсан шалтгаан бол түншлэлээр Total Eng Ring Road гэж хоёр компани тендер шалгарч авсан. Ажил гүйцэтгэх явцад бол түншлэл задраад хоорондоо бол одоо бас шүүхийн маргаа үүссэн. За зам тээврийн яамнаас бол гэрээг цуцалсан. Гэрээ цуцлагдаад Total Eng түншлэлийн одоо толгой компани Total Eng компани бол шүүхтээд Total Eng-ийн талд бол одоо За хариултаа гүйцээч. Дөрөвдүгээр инфра. Total Eng компани талд бол шүүхийн шийдвэр гарсан. Тийм болохоор одоо зам тээврийн яамнаас бол шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүднээс бол гэрээг сунгасан. Total Eng компани өнөөдрийн байдлаар ажил эхлэв байна. Шалтгаан нь ахин одоо зураг төсөв ажилд магадлал хийх гэсэн шалтгаантайгаар бол ажил эхлэв байна. За отгоны саран жулуун гишүүн асуултаа асууя. Алга байна.